2000 жилийн өмнө эзэн Есүс ингэж амласан байдаг. Харах тун би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна. Дэлхий даяар гамшиг байнга тохиож, улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж, газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурцатсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн. Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог. Та Бурхны дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурхны хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурхны хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурхны шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөгнөл байдаг. Итгэгчд болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ? Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэн ч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ирж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хിവэр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 87 33 дугаар руу залгана уу.